Хэдхэн хоногийн дараа цагаан сарын баяр болох чинь айл бүр баяртаа бэлдээд бэлтгэлээ базааж агаах. За зарим айл бэлтгэлээ эртнээс эхэлсэн бол зарим нь цаг тавчуу ажил ихтэй агаахаа гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ цаг хугацааны хэмжээс илэрхийлдэг төлөөний үгсийг одоо ялгаж зөв ашиглаж сурах баттгал тасгал хийя. За энэ дасгалыг хийхээсээ өмнө багш нь жишээ өгүүлбэр харуулъя. За цагаан сартай холбоотой хоёр жишээ өгүүлбэр бэлдсэн байна. Сайн анхааралтай хараарай. За сайн анхааралтай харвал ялгааг нь харж чадна. За харсан бах гэж бодож байна. За багш нас тодруулаа харуулъя. За эхний өгүүлбэр дээр бол a little, хоёрдугаар өгүүлбэр дээр little гэдэг цаг хугацааны одоо хэмжээс илэрхийлсэн үг ашигласан байна. За энэ хоёр үг бол хоёулаа хойноо орсон time буюу цаг хугацаа гэдэг үгийг тодтогох үүргээр орж ирж байна. За ингээ хальт харуулбал энэ хоёр өгүүлбэр нэг ялгаагүй мэт боловч утгын хувьд бол асар том ялгаа байгаа. Энэ утгын ялгааг бол ганцхан a article гаргаж ирж байгаа. За яагаад ялгаатай вэ гэдгийг бүгдээрээ одоо орчуулагтай нь хамт хараад илүү дэлгэрэнгүй ярилцъя. За эхний өгүүлбэрээс бүгдээр харуул a little time гэж орж ирэхээр цаг бага байгаа боловч хүрэлцэхүйц хангалттай хэмжээний гэсэн утга гарч ирж байгаа. Хоёрдугаар өгүүлбэр дээр little time гэд дангаараа орж ирэхээрээ цаг хугацаа бага, маш бага. Ер нь бол хомс, амжихгүй шахуу гэдэг утга гаргаж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр эхний өгүүлбэр дээр бол бид нэр a little time гэж орж ирэхээрээ одоо ерөнхийдөө бол одоо амжуулнаа, багтаанаа гэсэн тийм өөдрөг өнгө аяс цаана агуулгадж байгаа гэж ойлгож болно. Харин хоёрдугаар өгүүлбэр дээр бид нэр little time гэдэг шууд ашиглахаараа маш бага. Ер нь бол одоо цаг үлдээгүй. Тийм болохоор ер нь бол амжихгүй байхаа гэсэн санаа агуулгадж байгаа гэж ойлгож болно. За үргэлжлүүлээ дахиад дэлгэрэнгүй жишээ бүгдээрээ хараад үзье. За энэ дээр хит хитэн жишээ өгүүлбэрүүд байгаа. За хамгийн эхлээд энэ шар хайрцагын дээр байгаа бүгдээр хамгийн сүүлийн өгүүлбэрийг харъя л та. За I need a little sugar. I will have tea. За надад багахан сахар хэрэгтэй байна. Би цай уух чинь гэдэг өгүүлбэр байна. A little орж ирсэн байгааг харж байгаах. A little орж ирэхээр ер нь бол багахан сахар гэхдээ цай уухад минь одоо хангалттай хэмжээний сахар хэрэгтэй байна гэсэн утга орж ирж байгаа гэсэн үг. За харин энэ цэнхэр хайрцагнаас бүгдээр энэ хоёрдугаар өгүүлбэрийг хараад үзье л да. За there was little time to finish my homework. За гэрийн даалгавраа хийхэд маш бага цаг байсан гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр ямар өнгөс байгаа вэ гэхээр гэрийн даалгавраа одоо хийхэд одоо хангалттай хэмжээний цаг байгаагүй учраас би хийж чадаагүй. Эсвэл би дуусгаж чадаагүй гэдэг өгүүлбэрийн одоо тийм утга агуулгадж байгаа гэж ойлгож байна. За одоо бүгдээрээ нэлээд баттгсан гэж үзээд эсэлтийн шалгалтын бодит жишээн дээр ажиллаад үзье л да. За бас яг адилхан хоёр өгүүлбэр өгөгдсөн байна. Хоёулаа little a little те аль зөв тохирохыг бид нэр сонгох ёстой. За мэдээж цаг хугацаа гэдэг үгийг тодтогч байгаа. За энэ хоёр тасгалыг хийхдээ бүгдээр яг түрүүн ажилласан шиг адилхан энэ одоо утгын хувьд ямар өнгө аяс агуулгадж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Цаг хугацаа одоо багч гэсэн хүрэлцүүц байна уу эсвэл маш хомс бага байгаа учраас амжихааргүй байна уу гэдэг утгыг бүгдээрээ аль нь гаргаж байна вэ гэдгийг таних хэрэгтэй гэсэн үг. За эхний өгүүлбэрийг харъя. За эхний өгүүлбэр дээр бол кофе ууя, яваад кофе ууя. Галт ирэх хөдөлгөөс өмнө одоо хүрэлцгүй хэмжээний цаг байна гэсэн утга орж ирж байгаа учраас зөв хариулт нь a little болно гэсэн үг. За хоёрдугаар өгүүлбэр дээр бол би судалгааны ажлаа хийгээд маш завгүй байгаа. Тийм болохоор өөр бусад зүйлс зарцуулах цаг хомс байна. Одоо би бараг л одоо судалгааны ажлаас өөр ажил хийж одоо амжихааргүй байна гэдэг утга гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр зөв хариулт нь little болно гэсэн үг. За ингээд бүгдээрээ маш богино хугацаанд их энгийн хэрнээ маш олон хүүхдүүд алдаад байдаг дүрмийн агуулга давтаж чадлаа. За энэ мэтчлэн дүрмийн суурьтай эсэлтийн шалгалтандаа бэлтгэх одоо сургалт хайж байгаа сурагчд байвал цагаан сарын дараа эхлэх манай сорилын ангид бүртгүүлж болно. Энэ постны доор орох
линкээр ороод бүртгүүлээрэй. За тэгээ өөр бас одоо тайлбарлуулах дүрэн байвал багш руугаа бичээд энэ бас бичлэгний доор сэтгэгдэл хэсэгт бас үлдээх юм бол багш нь ингээ ажлын хажуугаар тайлбарлаад өгч болно шүү. За баярлалаа.